За одоо бид нар яагаад ер нь хичээл маань орохгүй байгаа л хүүхдүүдээ? Тий өвчтөй гадуур их маш их халдварт өвчнөдтэй байгаа учраас орохгүй байгаа тийм ээ. За тэгвэл бид нар багш нь өнөөдрийнхөө зөвлөмжөөр гар угаах дараалтыг хүргэж байна. За нэгдүгээрт нь ханцойг тохоо хүртэл шамлах, хоёрдугаарт нь гарт байгаа цаг бөгжөө авах, гуравдугаарт гарын алга бугыг сайтар норгох, дөрөвдүгээр савнг хүрэлцгүйч үрэх. Хоёр алгаараа савнг сайтар үрнэ. Хуруунуудын завсрыг сайтар үрнэ. Нөгөө гарын харыг алгаар сайн үрнэ. Гарын эрхий хурыг нөгөө гараар атгах хөдөлгөөнөөр үрнэ. Алганы хонхорхойг ээлжлэн угаах. Нэг гараа атган нөгөө гарын алганд үрэх. Гараа сайтар угаасны дараа савнг гүйцэд арилгах. Гараа угаасны дараа крантаа угааж гараа дахин угаанаа. Альчуураар гараа хаттал арчин гэж байгаа юм. За тэгвэл бид нар ер нь яагаад гараа заавал угаах хэрэгтэй шаардлага гараад байна? Гар угаах нь тэгвэл яагаад чухал вэ? За гараар бактери, вирус болон бусад бохирдуулагчид хялбархан халддаг байна. Хүн ханиах, найтах, бие биедээ хүрэх, жорлонд бие засах үед эдгээр нь гарыг бохирдуулдаг байна. Мөн хүнсний түүхийн эд болон бохир аяга тавг, хогийн сав, хаалганы бариул зэрэг бусад зүйлсээр гар бохирддог байна. Хүний гарт байгаа төрөл бүрийн бактери, эмгэг төрүүлэгчид хоолнд орвол хүнийг өвчлүүлж улмаар өвхөлт хүргэх аюултай байна. За тэгвэл бид нар гараа тогтмол угааж цэвэр байлгаснараа яг яах ёстой ах нь? Өөрсдийгөө болон бусад хүмүүсийг халдвараас хамгаалж чаддаг байна. Хүний цэвэрлэг байх юм бол яах нь хүн өвчин хүрхгүй байх магадлалыг 80-аас 90% басгадаг гэсэн. За тэгвэл хамгийн эхлээд энэ зурган дээрээс багш нь харуулж байна. Бөлөө усаар норгоод гарын алга хурууны салааг үрж угаах, гарын арыг ээлжлэн угаах. За дөрөвт нь хурууны ар хумсыг угаах, тавд нь эрхий хуруугаа угаах, за алганы хонхрыг ээлжлэн угаах гэд энэ мэтчлэн угаах нэ. За тайлбар 1. Багш нь гээгдэхгүй эгшгийн дүрмийг тайлбарлаж буй тийм ээ. За тайлбар 1. Оноос нь нэрийн төгсгөлийн гүйвлэгчийн өмнөх балархай эгшиг нь ялгах ба эгшигжүүлэх хоёр үүрэгтэй тул гээгдэхгүй. За жишээ нь Болдрын, Улаанбаатарыг, Төмрийн, Дархнаа гэдэг үгнүүд. За тайлбар 2. Эгшигт гүйвлэгч эгшиг гүйтгэхэд хүрвэл буюу балархай эгшиг хоёр үүрэгтэй тохиолдолд балархай эгшгийг гээхгүй бичдэг байна. За жишээ харъя бүгдээрээ. Жишээ нь зарлалын, нэхэмлийн, найдвараа, тайлбарыг гэсэн үгнүүд байна тийм ээ. За тайлбар 3. Үйл үгийн хээг ялгах үүрэгтэй балархай эгшиг гээгддэггүй байна. Явах, баярлах, бичих, алхах гэд. За тэгэхээр үүрэгтэй балархай эгшиг маань гээгдэхгүй тийм ээ. Үйл үгийн хээгтэй ялгаж байгаа учраас гээгдэхгүй байна. За хэлний үзүүрийн хоолойн яг дараа орсон эгшиг утга ялгах үүрэгтэй бөгөөд ямагт тод хэлэгддэг тул гээгдэхгүй байна. Аяганы, хоногийн, үнгийг жаргалаа гэсэн байна тийм ээ. Тайлбар 5. Зөөлгийг тэмдэглэх болон эгшигжүүлэх үүрэгтэй балархай эгшиг гээгдэхгүй байна. За янгир, тамир, салхи, гурил тийм ээ. За дараах үгсэд залгуурыг залгаж бичээд багштай илгээгээрэй хүүхдүүдээ. За тэгээд гэрээсээ огт гаралгүй. Гэртээ байж хайртай хүмүүсээ хамгаалаад гашаа дотрооч битгий гараарай гэсэн үүрэг чиглэлийг бид нар төгсөн байгаа. Та нар тэгэхээр гашаанаасаа ч гарахгүй телевизээр телевизийн хичээл болон багшийнхаа зааж өгсөн хичээлийг үзээд багштай илгээгээд байгаарай. За багш нь математик монгол хэлний даалгаврыг зургаар оруулнаа.